Мэдээ үргэлжилж байна. За бүгд найрамдах Австри улсын ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны төрийн тэргүүнүүд боловсрол, шинжлэх ухаан, түүх соёл, техник технологи, уул уурхай, нийгмийн хамгаалалт зэрэг олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо. Мөн хоёр улс хамтран эх жил олон улсын хоёр ч томоохон хурлыг зохион байгуулахаар болсон байна. За Австри улсын ерөнхийлөгчийн хувьд бол энэ удаад гэргийн хамт болон за бусад даалбны төлөөлөгчдийн хамт Монгол улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаамаа. За айлчлалын үеэр төрийн тэргүүнээр албан ёсны хэлэлцээ хийж за харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, за эдийн засаг, нийгмийн чиглэлд хөрөнгө оруулалт, за уур амьсгалын өөрчлөлт сүлжилттэй тэмцэх чиглэлд дайны дэлхийд тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, за тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах чиглэлээр ярилцаж хэлэлцээр хийх юм байна. За түнчлэн Монгол Австрийн хамтарсан тохиолдол болон харилцаа хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримтчгүүдэд гар үсэг зурж, за хэвлэмжлэлийн байгууллагуудад мэдээлэл өгнө гэж тэмдэглэжээ. За дэлхийд даяар Австри улсын ерөнхийлөгч бол хамгийн энгийн ерөнхийлөгч гэдгээр алдартай. За тухайлх юм бол төрийн айлчлал, албан ёсны уулзалт, олон улсын арга хэмжээнүүдэд нийтийн галт тэрэг болон ундаг дугуйгаар зорчдог гэдгээрээ нэлээд алдартай ийм төрийн тэргүүн байгаа. За түүний хувьд бол Монгол улсад хийж байгаа анхны айлчлал болж байгаа юм аа. Бидний хилэлцэж тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард түмний сайн сайхны төлөө биелэлээ олж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжинэгдэхт итгэл дүүрэн байна. Монгол улсын инхийг эрхмэлсэн нээлттэй бие даасан олон толгойд гадаад бодлого болон ардчлал, хүний эрх чөлөө, хууль ёс дээдэх зэрэг Монгол Австрийн нийтлэг үнэт зүйл, дайны дэлхийн их тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд хамтын хувь нэмрээ оруулна гэдэгт бид итгэл төгс байна. Zuerst einmal, lieber Herr Präsident, олон талдах хамтын ажиллагааны хүрээнд бид олон жилийн хугацаанд ойр дотн хамтран ажиллаж ирсэн. Бид хоёр талын хамтын ажиллагаач мөн эрчимтэй өргөжүүлж байна. Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр олон чухал хэлэлцээр тунхаглалт гарын үсэг зурж байгаа нь үүний тод илэрхийлэл юм а. Миний бие үүнд маш их баяртай байна. Шинжлэх ухаан, соёлын салбарын харилцааны талаар мөн дуртахыг хүсэж байна. Эдгээр салбарын идэвхтэй баялаг харилцаа энэхүү айлчлалын дүнд улам бүр батчин бэхжинэ гэдэгт итгэж байна. und den Prinzipien der Rechtsstaatlichkeit beruhenden Weg. За Монгол Австрийн гадаад худалдааны нийт бараа эргэлт бол 2024 онд 3953 сая ам.доллар байснаас за 34.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортлж, за 5.3 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлсон байна. За Монгол улсаас Австри улс руу экспортлж буй гол бүтээгдэхүүнд нь за уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа гянт болон хөдөр, за баяжмал, сахин хувцас, ямааны самнсан ноолуур, за түүхэд малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүнүүд багтдгаа гэсэн юм мэдээлэл байна. За тухайлбал гянт болд, за зэсийн хөдөр зэрэг түүхэд нь Австрийн зах зээл тогтмол эрэлттэй байдаг ийм бүтээгдэхүүнүүд юм байна. За Австри улсаас Монгол улсад бол техник, тоног төхөөрөмж, машин механизм, за хийм, эрчим хүчний бүтээгдэхүүн, за цахилгаан бараа болон автоматжуулалтын тоног төхөөрөмжүүд голлон импортлж байна. За эдгээр нь Монгол улсын үйлдвэрлэлтэд төтөц болон эрүүл мэндийн салбарт ашиглагдаж байгаа бөгөөд за улсын эмнэлгүүдийн техник технологийн шинжилэлт тодорхой хувь нэмэр оруулж байдгаа гэсэн ийм мэдээллийг хүсэн байна.